олон улсын атомын энергитэй хамтран ажилласан одоо бас энэ цөмийн технологид суурилсан энэхүү бүтээгдэхүүнийг одоо оруулж ирэхэд энэхүү технологиг оруулж ирэхэд бол бас тодорхой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласан байгаа. Ингээд цөмийн энергийн газрын дарга тэгш уяраас бид бол бас дараах мэдээллийг тодруулж асуулаа. Тэ нийт өртөхийн хувьд бол нэг 600 гаруй мянган евро талыг нь бол олон улсын атом энерги агентлагаас цөмийн энерги газрын шугамаар шийдэж байгаа. Талыг нь бол Монгол Улсын ерөнхий сайд дэмжиж засгийн газрын шугамаар шийдэж байгаа. Тэр бум гаруй төгрөгийн одоо өртөгтэй тэр бум 200 орчим те сая төгрөгийн өртөгтэй ийм тоног төхөөрөмжийг нэгдүгээр эмнэлэгээс хувирлуулж байна. Ингэснээр оншилгоо имжилгээ дэлхийн түвшинд хүрэх одоо энэ үд хаалга нэгдэж байгаа. Урд нь бол байсан. Гэхдээ энийг илүү одоо өндөр түвшинд аваач байгаагаар бол давуу талтай. Ингэснээр бол цөмийн технологийн энгийн хэрэглээг Монгол улс нутагшуулах ажлыг цөмийн энергийн газар одоо хийж байгаа бас нэг ажлын үр дүн гарсанд хувьдаа баяртай байна. Монгол улсын эрүүл мэндийн салбар өнөөдөр улсын төсвийн бол хамгийн одоо бас томоохон хэсгийг ингэж зарцуулдаг ийм салбар. За гисэн хэдиж өнөөдөр эрүүл мэндийн салбарт бол маш олон тулгамдсан асуудлууд байсаар л байгаа. Эрүүл мэндийн салбарыг өөрийг нь бизнес талаас нь хөгжүүлэхгүй, бизнес гэж харахгүй бол энэ улсын одоо эрүүл мэндийн салбар бол бас хөгжлийн одоо зөв ийм эренбэнд гарч зөв одоо загвар руу гарч чадахгүй гэсэн ийм мэрэгжилтнүүдийн шүүмжлэл нэг талаасаа байдаг. За гэвч нөгөө талаасаа өнөөдөр бол бас болж байгаа бүтэж байгаа зүйлүүд маш олон байгаагийн өнөөдрийн бол нэг жишээ бол энэ болж байгаа юм а гэж хэлэхэд буруутгааргүй байна. Тэгэхээр өнөөдөр онцлогооны одоо төвшин бол бас тодорхой хэмжээнд Монгол улс бол орчин үеийн шинжилгээ ухаан одоо хөгжсөн улс орнуудын хэмжээнд хүрсэн үү гэвэл хүрсэн. За гэхдээ энэ шинжилгээ ухааны технологийн дэвшил гэдэг бол өдөр тутам цаг минут тутам нь бол өндөр гэж хөгжиж идэг хурдцтай одоо шат ахиж ингэж явж байгаа. Энэ шатаас ахиж байгаа нь ахиц дэвшлээс бид нар бол бас хоцрохгүй одоо хөл нийлүүлэн алхаж одоо чадж байгаагийн бас нэг хэлбэр бол өнөөдөр одоо цөмийн онц зүүн тасагт энэхүү одоо тоног төхөөрөмжийг оруулж ирж одоо гардуулан үйл ажиллагаагаа маргааснаас эхлээд явуулахад бэлэн болж байгаа энэ үйл явдал бол нотолж байна гэж бас хэлж болохоор байна. Тэгэхээр Монгол улсын өнөөдөр онцлогооны төвшин бол тодорхой төвшөнд хүрсэн гэдгийг түрүүн хэлсэн. Гэхдээ өнөөдөр бид нар хардаг эхо онцлогоо, эмра онцлогоо гэдэг маш өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд Монголд улс төчнөөр орж ирсэн боловч бас ашиглаж чадахгүй байгаа гэдэг ч юм уу ийм янз бүрийн шүүмжлүүд байдаг. Гэхдээ эмра онцлогоо гэдэг технологийн одоо шинжилгээ ухааны техник технологийн хамгийн одоо бас ололттой төвшөнд хүрсэн энэхүү онцлогооны төхөөрөмжүүдээс юугаараа давуу талтай, за юугаараа дутуу талтай байдгийг юм харьцуулаад ингээд хараад үзэхэд бас ямар төвшөнд бид нар очиод байгаа юм бэ гэдгээ мэдхийн тулд бас харьцуулсан юм дүгнэлтийг бол хийх шаардлагатай болно. Өнөөдрийн одоо байгаа нөөц болцооноос ямар төвшөнд бид нар хүрчгээд байгаа юм бэ? Энэ технологиг тоног төхөөрөмжийг оруулж ирснээр гэдэг ийм одоо бас мэдээллийг бол хүргэх зүйтэй гэж үзсэн юм а. Юмтай харьцуулж ойлгох зүгээр эмарайтай одоо эхо онцлогоо өдөртэй харьцуулаад ойлгох юм бол ямар хөө төвшөнд очиж гэж ойлгох. Ер нь бол аливаа дүрс онцлогоог бие биентэй нь бол харьцуулж болдгоо. Ягаад гэвэл нэг нь нөгөөгийнхаа дутагдaltaй тал буюу нөхөж өгөх зарчимтай байдаг учраас л харьцуулах боломжгүй байдаг. Энэ бол дүрс онцлогооны нэг хэлбэр, цоошин хэлбэр. Тэгээд мэдээллийг болохоор үйл ажиллагааны төвшөнд гаргаж өгөх тийм наривчлалтай л гэж байна.